Хурамч ариун сүнс гэж байхгүй шүү дээ. Хүн Есүс Христэд итгэсэн л бол ариун сүнс надад ирсэн. Сайн байцгаана уу бүхэн зөнөксөлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад манин цэцэгч маань Бурхныг алдаршуулан гэрчлэлээр хүлцэн ирсэн байна. За хойлоо гэрчлэх юм Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Халелуя. За эзний ивэл өрөөлөөр дүүрнөө танд эзний өдрийн мэндийг хүргэе те. Мэдээж дүүрэн учраас гэрчлэлтэй болж байгаа хаа. Тэгээд өнөөдөр би баяр хүртэгээр гэрчлэхээр бас ингээд зогсож байгаа да. Эзэн бүхэндээ талархаж байна. За миний гэрчлэл ер нь бол талархал гэсэн үг тийм ээ. Эзэн бүхэн миний амьдралд юу хийсэн бэ? Энэ бүхний төлөө би талархахаар гэхдээ нэлээд одоо бүлдэж тийм ариун сүнстэй нэлээд одоо олон удаагийн сануулгаар ингээд хийж байгаа гэрчлэл юм аа. Амен. Тийм. Үнэхээр би хэлхээс талархахаас үнэхээр татгалзахгүй байх аргагүй ийм одоо гэрчлэл юм аа. Тэгээд хэвээ би эзэн бүхэндээ талархмаар байна. За тэгээд бүхэлсний хүсэж шулганд ирэхийн өмнө энэ 2024 оны 1 сарын 7-нд би эдгэр чөлөөлтөд үйлчлэн дээр анх удаа ирж байсан. Тэгээ энэ үйлчлэл дээр яасан бэ гэхээр би ерөнхийдөө нөгөө шалгах бас ингээд энэ юу гэдэг те мэдээж би эзэн бүхнийг ирж хайж байсан юмуднээс ирсэн байгаа. Тэгээд яагаад би хаагаад энд ирчихвээ гэхээр өмнө мэдээж миний хэрчээ сонсч байсан юм гэж байгаа. Би 14 жил олон жил те христтгэвч байсан, сүмж болгонд явдаг байсан, үйлчлдэг байсан. Гэтэл би хасаар л байсан. Үнэхээр хайж байсан гэдэг юм дээр байдаг штэ. Ирема 2:9-13 дээр та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ намайг хайвал олноо. Яг л би үнэхээр хайж байсан юм. Тэгээд би 1 сарын 7 өдөр бүхэнс нэмсэж болгоо эдгэр чөлөөтэй үйлчлэлээр ирээд яг өмнөний тэр сүнс миний ариун сүнсээр дүүрсэн байхгүй. Амен. Миний сүнсээр дүүрсэн. Яг магтандоо ирээж та өмнөний ариун сүнсээ гэж магтандоо яг дуудаж явах тэр сэтгэлээсээ би дуудаж явахад яг ариун сүнсээр дуудаад надад өсөг гал орж ирээд би ааваа эзэн минь гэж уйлж гисэн. Тэгээд тэр өдөр ямар гайхамшигтай үйлчлэл болж байгааг нь анх удаа амьдрал анх удаа харж байсан эдгэрэл чөлөөл. Эдгэрэл чөлөөл гэж юу гэдгийг ч мэддгүй байсан. Ингэж болдгийг ч мэддгүй байсан. Яг тэр удаа харж байсан. Тэгээ нүдэрээ харж гайхаж чад тэгэл явж байсан. Тэгэхэд энэ тэр өдөр яасан бэ гэхлээр надад үнний сүнсээр дүргэж өгсөн. Би энд талархаж байна. Тэгэхээр намайг орхиогүй. Намайг үнэхээр хаяагүй. Би хаалтаа талархаж байна. Эзэн бүхэн талархаж байна. Үнний сүнс миний дотор орж ирсэн. Тэрнээс хойш яасан бэ гэхээр би өөрөө ямар дуу хоолой сонсож явж ирсэн. Би яаж явж ирсэн гэдгээ ухаарч ялгаж таньж эхэлсэн. Энэ юугаар юм бэ? Сүнсээр байгаа байхгүй. Тэрнээс би өөрийнхөө мундаг Библи унширснараа, мундаг залбирснараа, мундаг цуглаанд явснараа энэ бүгдийг ялгаж таниагүй юм аа. Энэ бол сүнсээр юм аа. Энэ бол үнний сүнсээр ялгаж таньж эхэлсэн юм. Яаж ялгаж таньж эхэлсэн бэ гэхээр би бүхэнсний өсөж болгоны номлолыг сонсож эхэлсэн. Номлолыг сонсож эхэлсэн. Тэгэл савл үйл ингээд номлол ингээд бичлэгээтэй төрөн байгаа шүү дээ. Тэгээд сонсоод. Тэгэл гихтээ ингээд сонсож байсан чинь ариун сүнстэй намайг явуулж байсан байхгүй. Ариун сүнстэй намайг явуулж би ингээд сонсоод байжсэн чинь надад хуурамч ариун сүнс. Дуурамч ариун сүнс гэж бүр айгүй тод бүр надад ингэж. Тэгээд яг тэр үед би яасан ингэ. Яг ном сонсож байгаа шүү дээ. Ном сонсож байгаад хэлж байгаа байхгүй юу? Тэгээд би хаа. Гэтэ номлоор пастор нь хэлээгүй. Надад тэр үнний сүнс гэрчилж өгсөн байхгүй. Ариун сүнс миний дотор байна гэдгийг шигж байгаа байхгүй. Тэр үедээ би ойлгоогүй. Яасан бэ гэхээр юу хурамч ариун сүнс. Шууд ганцаар ярьж байгаа байхгүй. Юу хурамч ариун сүнс. Хурамч ариун сүнс гэж байхгүй шүү дээ. Хүн Есүс Христэд итгэсэн л бол ариун сүнс надад ирсэн. Хурамч ариун сүнс гэж байхгүй. Тэгээ шууд газар яриа шууд нөгөө оюун бодлынхоо нөгөө бат зайд тэр бодлуудаараа шууд эсэргүүцэж байгаа байхгүй. Тэгэл орхицсан байж байгаа л ингээд явж исэн чинь нэрээ бүр ингээд ялгаанууд нь ишлэгдээд гараад ирж байгаа байхгүй. Яг ингээд номдоо сонсч итэл хуурамч ариун сүнс над дээр яаж ажиж байсан. Намайг ямар болгосон. Миний үйлчлэлийг, миний амьдралыг, миний ингээд эзэнтэй харилцаа жинхэнэ үнний тэр сүнстэй харилцаас жинхэнэ үнний өрөөлөд гэх бүх зүйлийг ингээд хааж байсныг ойлгож ирсэн байхгүй. Тэгээд би шууд хүснэг хүсэж ирсэн байгаа. Ирээд номдоо сонсдог болсон, залбирдаг болсон. Тэгээд 5 сарын 11-ний эдгэрч чөлөөлөлт үйлчлэлтэй бас дахиад би бурхан
эцэг талархах яг одоо талархах юм. Ягаад гэвэл тэр 5 цаг 11 өдрөж яддаг үйлчлэгээр намайг тэр хуримж арын сүнсний гав гинжнээс чөлөөлч гисэн. Амен. Гав гинжнээс чөлөөлч гисэн. Ягаад гэвэл хуримж арын сүнсэнд би итгээд түүний дуу хоолойг сонсож дагаж итгэгч гэж амьдрч олон жил яваад үйлчлээд оюун бодолтой босгосон хаана хэрэм тэр үйлчилсэн бүх тэр нөгөө үйлчлэл нь та нар юунд итгэв түүндээ боочлогддог гэдэг тийм үү? Яг тэрэнд боочлогдсон байсан байгаа байхгүй. Тэгээ тэр гав гинж биенээс гарахгүй тэгш миний бүх бие бүхэлдээ тэр боож байгаа тэр өдрийг би үнэхээр мартахгүй. 5 сарын 11 өдөр эхэллээ. Пастор номлоо хийлээ. Номлын дараа залбираад тэгэл миний дотор сонирн болоод за би яг гарах хэрэгтэй байна гэл. Тэгээд очиод тайз руу дөхөх тусам очиод пастор очих дурсан би бүх бие хөшчихсэн. Бүр ингээд шаараар үлээсэн юм шиг миний бүх бие өстө бүр үнэхээр ингээд өвдөлттэй. Тэгэл тэнд яг юу болоод байгаа тийм шал өөр ертөнц өөр тэр сүнслэг ертөнцийг хүчтэй ямар үнэхээр бодтой юм бэ? Бүр үнэхээр бодтой тийм сонин зүйл болж байна. Би одоо бүр илэрхийлж эхэлж чадахгүй юм ингээд намайг бүр ингээд бариад боогоод би орилоод уулаад хашаар бүр яаш нэмэргүй байсан. Тэгээд пастор ингээд Христос сүнс гарга тий бүх эзэндээ тэрсэлж исэн байгаа байхгүй. Христос сүнс гарга гэдэг ингээд залбирч байсан. Тэгээд тэр өдөр шүлээлттэй 5 сарын 11 өдөр шүлээ үйлчлэх дуустал миний дотор ингээд бүх ингээд сүнсний нэг тийм хүч үйлчлэл бүгд явах гэж байсан. Би энийхээ талаар өмнөх христэд дээр хэлсэн байгаа. Тэгээд яг одоо би ингээд ухаарсан яг тэр өдрөө юу болж байсныг одоо ухаарахад ариун сүнс надад сануулхад яасан те. Намайг тэр хуурамч ариун сүнсний хуурамч болчлээ. Бодол хурамгийн гав гинжнээс чөлөөлж гисэн баг. Гав гинжнээс чөлөөлж. Үнэхээр гайхалтай бурхан алтар нь байг үнэхээр талархаж байна. Үнэхээр хаалалуя. Ингээд дараачихын 3 дахь нь 6 сарын 21 өдөр. 6 сарын 21 өдөр би баптизм хүрсэн байна. Баптизм. Би яагаад баптизм хүрсэн бэ гэхээр бас өмнөх христэлтэй хэрсэн байгаа. Өмнөх баптизм маань ямар ч гэмшилгүй баптизм. Огт гэмшихгүй. Юу ч гэмшихгүй. За яг ингээ гэмшиж байгаа ингээ хүн дагаж хэлээд ингээ миний бүх гэмнүүдийг уучлаа штэ би гэмнүүлтэй гэдэг ингээ гэмшиж байгаа ч чинь сэрсэлтэй ширхэх бүчлэн гэмшиж байгаа байхгүй. Тэгээд би яг одоо жинхэнэ баптизм яг үнэхээр баптизм гэдэг чинь дүүргэлт болгосон дүүр хэсэг ариун сүнсээр дүүргэн гэсэн. Яг жинхэнэ ариун сүнсний баптизм гэх үү. Тэгээд 6 сарын 21 өдөр бүхэлсний өсөрч болгоно усан баптизм гэх үйл ажиллагаа явуулсан байна. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Үнэхээр би яг тэр баптизм хүртэж усны дотор ингээд байж байхдаа би жинхэнэ худал хуурмгийн эцэг дааны худал хуурмгийн тэр хуурамч ариун сүнснээр чөлөөлөгдсөн байна. Амен. Чөлөөлөгдсөн. Үнэхээр чөлөөлөгдсөн. Тэг чөлөөлөгдсөний дараа жинхэнэ өмнөний ариун сүнсээр дүүрсэн байна. Амен. Үнэхээр тэгш дүүрэхэд бодтой миний хөлнөөс эхлээд усан дотор ингээд бүр ингээд тэр чинь ингээд чичирш хөл ингээд чичирэнгүүд би даарч ингэж бодожсэн чинь үгүй тэр чичирэлт бүр ингээд дуу чимээтэй нүргэлсэн дуу чимээ надад сонсогдчихсэн. Гэ бүр нүргэлсэн дуу чимээ надад сонсогдоод ингээд дээшээ яваад би өөрөө ирэхгүй миний нөгөө жинхэнэ нөгөө хайр хэлний дуу хаваагаар би ингээд талбарсан байгаа, эснийг магтсан байгаа, уйлсан байгаа, талархсан байгаа. Тэгээд яг жинхэнэ ариун сүнсний дөрөвт жинхэнэ баптизм хүртээ. Тэгээ надад жинхэнэ бурхны хүүхэд болох эрхийг 6 сарын 20-ны өдөр өгсөн. Эзэн бурхан алтар шиг тийм алтар шууд залбирч байна. Үнэхээр талархаж байна. Ингээ ийм үнэхээр бүр ингээд өдрүүдээ би тэмдэглэж байгаад би ингээ гэрчлэгээр ирсэн үнэхээр баяр хөөртэй байна. Тэгээд хамгийн гэрчлийн гол зүйл нь хуурамч ариун сүнс гэж байдаг юм шүү. Тийм ээ. Байдаг. Үнэхээр байдаг. Энэ бол манай одоо Христ итгэгч хүмүүстээр дүүрэн байгаа чуулгад дүүрэн байгаа. Би энийг би үнэхээр нүдэрээ харж биеэрээ туулж ирсний хувьд үнэхээр байдаг шүү гэж би гэрчлэг бүр намаа бүр ариун сүнс бүр гэрчлэгийг санагдсан. Тэгэхээр хуурамч ариун сүнс яадаг вэ гэдэг асуулт. За харин тийм би одоо яг асууя гэж бодож байна. Ямар шинж тэмдэг байдаг вэ? Яг үнэн тийм. Яг амьдрал дээр яг яаж нөлөөлж исэн бэ гэх тийм. Энийг одоо таниач тий. Хэрвээ танд байгаа юу гэдгийг та өөрөө тэгвэл шалгал да. Ийм шинж илэржүүл хуурамч авах магадлалтай юм шүү дээ. Ястаа бүр үнэхээр бүр би бүр маш тодорхой хэлье. Хурамч ариун сүнс гэд байдаг. Тэр хурамч ариун сүнс нь яг надад ингээд би Есүс Христ итгэж гисэн.
би итгэсэн л аврагдсан тий. Би үнэхээр аврагдсан. Үнэхээр би аврагдсан учраас надад ариун сүнс байгаа. За ариун сүнс нь яаж байгааг яаж мэдрэх вэ гэхээр хагас нь үнэн хагас нь худал. Хагас нь үнэн хагас нь худал. Яагаад гэвэл ингээд миний амьдрал гой болоод юм шиг тий. Хүндээ бол шашаас ингээд Библи уншингууд ингээд жоох ойлгоод байгаа юм. Гэхдээ тэр нь бодлоо хагас шүү. Хагас зарим үннүүдийг саармаг болгоцсон байдаг. Хамгийн нэг таньж мэдэх зүйлнүүд хуурамч ариун сүнсний дуу хоолой хүний оюун бодол руу шууд орж ирдэг. Оюун бодолд шууд орж ирдэг. Би оюун бодолд орж ирсэн дуу хоолойгоо ариун сүнс ингэж хэллээ. Ариун сүнс надад тэгж хэлсэн. Ариун сүнс тэглээ. Ингэж би олон жил явсан. Энэ бол ястаа худал шүү. Хуурамч ариун сүнс бол оюун бодол руу биш, хүний зүрх сэтгэл рүү сүнс рүү. Энэ дотор жинхэнэ ариун сүнс тий? Жинхэнэ ариун сүнс. Яг хүний зүрх сэтгэл рүү сүнс рүү энэ дотроос хэлнэ. Оюун бодол руу хэлж байгаа оюун бодол чинь янз бүрийн зүйлд бодогдуулж байгаа бол ялангуяа дасгалтгүй бодогдуулна ш. Нэг тийм сонжирлцсан урт олон юм бодогдуулна тий. Энэ бүгд тодорхойгүй тий. За юм байна. Гэхдээ энэ яагаад ингэ хурамч ариун сүнс надад ингэ нөлөөлдөг болчих вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгвэл эн чинь юу гэхээр нөгөө итгэлэн сонсгон Христийн үгээр байдаг шүү дээ. Христийн үгээр ирдэг. Итгэлэн сонсгон Христийн үгээр ирдэг. Тэгвэл тэр ирж байгаа итгэл маань юунаас байсан гэхээр холимог номлол гэсэн. Номлол миний сонсож байгаа номлол миний анх эхлээ сонссон сайн мэдээ. Хамгийн анх эхлээ сонссон сайн мэдээ. Тэгээ цаашаа өргөжүүлээд анх удаа сонсож байгаа миний номлолууд бүгд холимог байсан гэсэн. Холимог гэдэг нь за бүр үнэхээр бүр 99% нь үнэн Библийг ярьлаа. 1% нь хүний санаа онцоо энэ бол холимог. Тийм ээ хүний санаа гарсан бол холимог. Ингээ холимог зүйлээс миний сайн мэдээ хүртэл анх сонссон сайн мэдээ хүртэл жинхэнэ бас үнэхээр тэгээ хүний амьдралын асуудал мөнхийн амьдралын асуудлыг ярьж байгаа тэр сайн мэдээ маш чухал байхгүй. Айгуу тийм үн цэнтэй тийм тастогдсон ингэж хүмүүс цаамд ярих хэрэгтэй байна гэдэг ойлгосон. Нөгөө хөнгөн хуумгай байсан. Хөнгөн хуумгай. Солонгос пастор сайн мэдээ ярьж. Шууд ихтгэл номноос уншуулаад дараа нь Матай номноос уншуулаад Иесус ингээд өгсөн амлсан чимээдээсөө залбиргээд намайг дагаж хэлээргээд миний төлөө өгсөн Иесуст танд баярлалаа би хэмжиж байна. Одоо би ингээд танд итгэж байна гэдэг шууд дагаж хэлээ. Надад юуч тийм одоо ухаар юу гэдгийг те байхгүйгээр ингээд шууд хэлсэн. Ингээд шууд би үйлчлэл рүү орж ирсэн байхгүй. Энэ суур маань буюу дэлхийн суур маань маш худал хуумгай байсан учраас тэн дээр бас хурамч ариун сүнс ажиллаа явчихдаг. Яг тийм юм. За тэгэнгүүт чинь нөгөө үйлчлэл рүү орчиж байгаа нэг чи яах вэ? Үйлчлэл маань ямар болох вэ гэхээр жинхэнэ эзэн бурхныг алдаршуулж байна. Өөрийгөө алдаршуулж байна. Хурамч ариун сүнс удирдах байгаа итгэвч нар хурамч ариун сүнс удирдах байгаа чуулган бол магтаад үйлчлэл хагас нь өнө хагас нь худал хагас нь Есүсийг алдаршуулж байгаа юм шиг боломж өөрсдөө алдаршуулж байна. Өөрсдөө алдаршуулж байна. Яг ийм болсон байгаа байхгүй. Би энийг сүлд ялгааг олж харсан. Гоё магтаал, гоё одоо энэ дуу ингэж дуулахгүй ингэж дуулна. Одоо энэ магтаалыг энэ би одоо гоё ингээд тэр хөгжмөр гоё энэ хөгжмөр ингээд нэг тийм тоглолтод орох гэж байгаа концерт тоглох гэж байгаа юм шиг тий. Ингээд явчихдаг байхгүй. Ингээд хүн рүү чиглээд өөртөөхөө гоё сайхан гоё магтаал руу чиглээд ингээд явчихж байгаа гэсэн. Тэр энэ бол Бурхан эзнийг алдаршуулж байгаа биш өөртөө алдаршуулж байгаа. Яг тэгж явсан. Яг тэгж өөртөө алдаршуулж ингэж тоглож явсан тэр маань бодлого хүлэгдсэн гар маань маш их өвдсөн гэж хөдөөлөгдөд маш их өвдөжсэн. За ингээд ийм шинж тэмдгүүд байдаг. Ийм шинж тэмдгүүд. Нэгдүгээрт нь дуу хоолой оюун бодолд шууд орж ирдэг хурамч зүйлстэй байгаа. Хоёрдугаарт нь үйлчлэл нь болохоор Иесусыг алдаршуулахгүй яг Иесус гэж ярьсан боловч цаанаа өөрсдөө алдаршуулдаг. Чуулгантайгаа хоорондоо өрсөлдөж байдаг. Тэ ийм гоё магтаалтай гоё чуулгантай шилдэг. Гоё үйл ажиллагаа болоод хуйлархаг болоо явчихдаг. Хуйлархаг. За одоо бүгдээрээ одоо тэрний төлөө залбирыг гад ингээд залбирч байгаа шүү. Тэгшүүнтэй бид залбирсан учраас тэр маань идэрлээ гэл. Гэтэл энэ би залбирсан учраас гингүүтээ алдар нь өөрсөнд дэрчиж байгаа байхгүй. Яг ингээд жинхэнэ Есүсийг яриа жинхэнэ Есүс минь эзэн минь гэдэг байгаа боловч
таана хуурамч ариун сүнсний мэдлэлт нь ийм муухай алтрыг өөртөө авсан байдаг байна. Тэгээд эндээс ингэж ялгаж харж болно. Тэгээд хуурамч ариун сүнс бас яг ингээд хүний миний амьдрал үнэхээр сайхан болсноо. Үнэхээр сайн гайгүй явж байгаа юм шиг болсон юм. Маш их дарамттай байсан байна. Тэгэхээр дарамттай би амьдралдаа маш их дарамттай болж байна. Бүх зүйлдээ. За одоо хүүхдийн сургалтын төлбөр, одоо миний одоо дараа сарын төлбөр чинь одоо энэ түрээс одоо тэр зээлийг төлнөдгээ ингээл одоо биш та ингээд чадахгүй болохгүй би ингээд ажиллаа хийж байгаа ажиллахаа хааж байгаа цуглаандаа үүсэхгүй болохгүй үйлчлж яхад хүртэл нас нь цуглаан шуулганаас нь бас дарамттай дээр доргоо дээр пастраасаа хөтөлөл одоо юу юм гэхэд хүмүүсээс эхлээд ингээд дарамттай ч гэсэн би ингэж үйлчлэх хэвээр би өөрөө үйлчилж би зүг бэжэж яг уу Бурханы ивэл ирүүлэг аавна гэсэн ийм хуурамч бодол дотор ингээд олон жил ингэж амьдарч байгаа юм шиг. Ийм хар дарамт алчиг шавар энэ бүгдээс намайг татан гаргаж миний сүнсээр мөн рүү дуудаж эрх чөлөөтэй болгосон эцэгхүү ариун сүнсийг ингээд алдаршуулж байна. Ялгаатай юм байгаамаа. Ялгаатай. Олон итгэгчнэр төөрөлдөж, олон чуулганууд тийм ээ төөрөлдөж хуурамч ариун сүнс буюу Сатаны худал хуурмгийн эцэг чуулганаар ажилладаг гэдгийг мэдээсэй гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл энэ харахуй ертөнцийн Сатан бол дэлхий дээр байгаа хүмүүстээр ажиллах шаардлага байхгүй. Ганц ажиллах ганцхан газар бол чуулган байдаг. Тэгэхээр чуулган байдаг юм. Чуулган дээр яаж ажилладаг вэ гэхээр бүх зүйлийг нөгөө өөрийн мэдлэлтийн арга анх Еваг хэлсэн шиг мэдлэлтийн аргаараа ингэж хуурамч аргаараа чуулган дээр ажилладаг юм байна. Хэрвээ Христ итгэгч та болсон эсвэл чуулганд чинь те ямар нэгэн өөрчлөлт байхгүй нэгэн хэвэн бас гим нүгэлтэйгээ бүгдээрээ байгаад байдаг. Бас үнэхээр эзэн минь итгэгч Есүс минь эзэн минь бурхан минь гэдэг байгаа боловч те ариун сүнсний ажлууд хийгддэггүй. Эдгэрэл чөлөөлөлд явагддаггүй бол та нэг шалгаараа гэж хэлмээр байна. Тийм. Бас Дарамт өөрөөд байгаа юм шүү дээ тий. Бурхны ажил тийм дарамттай биш ээ. Бурхан ариун сүнс хаа байна тэнд эрх чөлөө байна гэсэн. Тийм биш одоо би энэ бүгдийг л амжуулна. Одоо миний боолгоод нэргээл ингээл бас л төрөлдөөл явсан л бах тий. Хүнд дарамт үүссэн юмсээ над руу ирэхдээ миний буулга амархан миний ачаа хөнгөн гэдгийг мэддэгээрээ амьдрал дээр хэрэгжихгүй байгаа гэсэн байхгүй. Өөрөө дарамтаа үрээ явуулсан байхгүй. Өөрөө дарамтаа. Тэгээд чуулган дээрээ ярьдаг. Өөрөө дарамтаа битгий үүр эзэнд өөрөөл гэл ингээл ярьдаг. Гэвч чадахгүйсэн баг. Яаж чадахгүй? Ягаад гэвэл хууртагдсан учраас хуурамчтай болоо сонсоо яваад түүндээ боолцсон байгаа учраас чадахгүй байгаа байхгүй. Тэгээ энэ бүхэн юугаар чөлөөлөгдөх вэ гэхээр үнний сүнсээр. Сүнсээр чөлөөлөг. Үнний сүнс хаана байна? Та хайх ёстой. Тэ. Хайдаг бол олдно. Тогш тэгвэл нэг гуй тэгвэл өгнө гэсэн байгаа шүү дээ, тий. Үнэхээр хайх ёстой. Бид өөрсдөө хайрцагч болохгүй. Яагаад гэвэл одоо энэ чуулганд явсан л бол энэ чуулган л одоо миний аврагцсан газар тий. Ингээд дуслаа би энэ чуулгандаа байна. Яг уу тэр яг уу буруу биш л дээ. Буруу биш. Гэтэ хэтэрхий тэгж өөрийгөө хайрцагч болохгүй. Жишээлх юм бол тий. Одоо Евангелийн эвслийн чуулганууд зөв. Евангелийн эвслээс бусад чуулганууд буруу. Энэ гаргаж байгаа энэ зүйл нь бол Библиэлд байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Энэ уусгал аврах юм уу? Евангелийн эвсэл биднийг аврах юм уу? Тэ өөрийнхөө ингэж хайрцагч болохгүй. Ерөөсөө хайрцагч болохгүй. Библиэлд Есүс Христ чуулганы төлөө эргэж ирнэ шүү дээ. Чуулган буюу сүд бүсгийнхаа төлөө эргэж ирнэ. Урсгалын төлөө эргэж ирэхгүй, Евангелийн эвслийн төлөө эргэж ирэхгүй шүү дээ. Өөрийгөө битгий хайрцагл эзнийг ирж хаа жинхэнэ болгосон тэр үнэн эрх чөлөөнд гаргадаг тэр бурхныг ирж хаах хэрэгтэй байхгүй юу? Хаах хэрэгтэй. Ийм хайрцагын дотор орж болохгүй. Есүс Христос чуулганы төлөө ирж байна. Сүд бүсгийнхаа төлөө ирж байна. Тэр сүд бүсгүй нь ариун байх хэрэгтэй. Тийм үү? Тэр сүд бүсгүй нь ариун байхын тулд хууран мэлтэгдсэн, хууртагсан гим нүглээр дүүрэн тэ гэж байх ёсгүй. Цэвэр номлолтой, цэвэр одоо бурхны үгийг дамжуулж тэр бурхны үгийн хүч нь ариун сүнс шүү дээ. Бурхны үг номлогдлоо. Хүч буюу ариун сүнс тэр газар ажиллах ёстой тэр чуулган дээр эдгэр чөлөөлтүүд болох ёстой.
Тэр дүүрэн байх хэвээр эдгэр чөлөөлөлт яагаад чуулганууд дээр байхгүй байгаа? Яагаад эдгэр чөлөөлөлт хийсэн чуулганыгаа яагаад нүдэ бүлтийлгэн энэ бол чөтгөр баг нөгөө Есүсийн үед ярьжсэн Бэлзебул дээрээ хаана чөтгөрийг зайлуулж ийн гэж ярьдаг шиг яагаад тэгж хараад байгаа? Яагаад тэгж яриад байгаа? Тийм ээ. Та нар бодох хэрэгтэй байхгүй юу? Итгэж ахын дус нар бодох хэрэгтэй. Үнэхээр үнэн цэвэр номлол явагдаж байгаа бол Бурхны үг хүчтэй тэр хүч нь ариун сүнс ажиллаа хийдэг. Бүтэнсээ өдөр болгон тэр газар эдгэрч чөлөөт явагдах ёстой. Хүмүүс итгэгч бид нар чөлөөдөх ёстой. Итгэгч бид нар сүнсээр чөлөөдөгчөөж, сүнсээр өөрчлөгдөж, үнэхээр жинхэнэ Бурхан дотор шинжлэгдэж, ариун байж, ариун сүт бүсгүй Христтэй гэрлэхээр бид нар аврагдана шүү дээ. Амен. Тийм ээ? Амен. Халелуя. Халелуя. За гайхалтай үннийг одоо маш тодорхойгоор гэрчлэн хуваалцсан андагчтай баярлалаа. Эрхчлөөнд гарсан танд бол таны гаргасан Бурханд алдарна багтгаа тий. Амен. Мэдээж та эрхчлөөнд байна гэдэг бол таны амьдрал сайжран та өөрөө ийм баяр хөөр амар тайван гайхалтай эрхчлөөдөө ярьж байгаа танд бол дахин баяр хүргье. Ариун сүнс над бүр үнэхээр сануулж тэрчд би санаалсан учраас би над хэлхийд хүртэл одоо энэ дотроос ариун сүнс бүр ингээд шар ус босно гэдэг шүү дээ. Яг тэр шиг ариун сүнс яг ингэж ариун сүнс нь дуулууртайгаар гэрчилж байна тий. Мэдрэгддэг. Тэр ингээ бүр бодит тантай ярина бас танд өөрийгөө мэдрүүлнэ. Ариун сүнс бүрс эдгээвэл халуунаар үлэн, ариун сүнс чөлөөлвөл сэрүүнээр үлэн. Үнэхээр бодиттой байдаг. Үүнийг мэдрэх хэрэгтэй. Итгэвч бид нар хүлэгдэж болохгүй. Итгэвч бид нар дуулууртай байна гэдгийг одоо ингээд даруу одоо ингээд энэ чуулганда энэ дотроо тий энэ чуулган дотроо ингээд дуулууртай Библи уншаад цуглаандаа ингээд яваад залбираад энийг ингээд дуулууртай байна гэж бодож болохгүй. Гайхалтай ариун сүнсийг мэдрэх хэрэгтэй. Гайхалтай ариун сүнсний хэрэгчлийг авах хэрэгтэй. Гайхалтай Бурханы өрөөдийг авч өөрийнхөө замыг тий тэр өрөөл рүү Бурханы амлалт руу ингэж орох хэрэгтэй. Амен. Халелуя. Халелуя. Бүх зүйл маш бодиттой юм аа. Өнөхөр итгэгчдийн нүд чихийг нээсэн гайхалтай гэрчил таны амаар хэлэгдсэн үгнийг бүр сонсогч таны сүнсэнд хүрэх болтгоо тий. Одоо энэ гэрчлэлээр бол маш их олон хүмүүс нэрээ үннийг сонсоод энэ чи яриад байна. Миний хайж байгаа зүйл энэ юм биш үү? Гэхдээ би бас нэг ингэчээг байгаа гэж шалгаад шүүгээд ингээд өөрөө ирээд үздэг. Таа ч гэсэн тийм ээ. Тийм тэгээ ирээд өнөөдөр ялалтыг аваад эрхчлөөнд алгаад Бурхныг алдаршуулад сууж ийн гэдэг бол өөрөө дахиад бэлхэн амраа орж байгаагийн одоо илрэл юм аа тий. Амен. Амен. Яа тэгээс тэгвэл олдно. Би дахин хэлмээр байна. Та нар намайг хайхгүйгээр бүхий л зүрхээрээ намайг хайвал олноо гэсэн. Үнэхээр та олох хэрэгтэй, хайх хэрэгтэй. Та үнэхээр хүнсний хүсэж байгаа номлыг сонсож үзээрэй. Итгэл нь сонсох нь Христээр ирдэг. Би энийг дахин хэлж байгаа. Ягаад гэвэл би Библийг уншаад байгаа шүү дээ. Уншаад байна. Гэтэл сонсно гэсэн баг шүү. Есүс Христ эзэн маань 33 насаас эхлээд үйлчлэл эхлэхдээ номлосон, тийм ээ? Номлосон, сургаалуудаа айлтсан. Тэрний дараа яасан? Нөгөө үгийн хүч буюу ариун сүнсний ажиллаж чөлөөлөлт эдгэрэлтүүд бодож чөтгөрийг хөөж байсан, эдгэрэлт болж байсан. Тэр нь одоо ч гэсэн яг энэ маркетинг нь яг хэвээрээ энийг өөрчилж тий чуулганууд шинчилж орчин үеийн болгоод ч юм уу тий одоо юу гэдгийг одоо бол эдгэрэл чөлөөлөлт хэрэггүй ч гэдэг юм уу одоо чөлөөлөгдсөн ч тэгээд наад хэмжээ эргээд буцаад одоо хэвээрээ юундээ орчдөг ч гэдэг юм уу ийм яриа зөндөө сонсч явсан чинь пасторууд хүртэл ингэж ярьж байсан байхгүй ингэж байгаа бол үгүй чөлөөлөгдсөн л бол тэд дахин чөлөөлөгдөнө маш одоо итгэвч бид нэр өөрсдөө цэвэр гэж бодож андуурдаг шүү андуурдаг. Яагаад бид нар итгэвч болсон юм? Өвчтөе хүнд эмч хэрэгтэй адил эзэн Есүс Христ ирсэн. Бүгд бид нар үнэхээр эмчлэгдэх ёстой учраас чөлөөдөх ёстой учраас эзэн дээр ирсэн байгаа шүү. Хэрэгцээ байдаг учраас. Бидний дотор зөндөө олон бохир сүнснүүд байгаа. Зөндөө олон бохир зүйлүүд байгаа. Зөв бүр ганцхан биш бүр түн бумаараа байгаа. Чөлөөдөх ёстой учраас бид нар эзэн дээр ирсэн. Тийм учраас өвчтөе хүнд эмч хэрэгтэй адил эзэн ирсэнтэй адил бид нар чөлөөдөх ёстой. Энэ бол чуулган дээр явагдах ёстой ажил. Чуулганы цэвэр номлол, чуулганы цэвэр номлын дагуу ажиллаж байгаа ариун сүнсний хүч байх ёстой. Амен. Тийм учраас та хаагаараа бүхэнсний хүсэж чуулганд ирж үзээрэй, сонсож үзээрэй гэж уриалж байна. Амен. За, үнний ариун сүнсний шинж чанарыг ярьлаа тий. Үнэхээр үнний ариун сүнс яаж ажилтдаг вэ? Ямар мэдрэмжтэй, ямар бодиттой вэ гэдгийг ярьлаа. Хуурамч ариун сүнс яаж таныг хуурч мөхөд таны хувь тавиланг хулгайлж байдığım бэ гэдгийг бас ярьлаа тий. Нандагч маань. Тэгэхээр магадгүй та хаа нэгэн газар хуурамчтай хоолой сонсоод удирдуулаад хувь тавилангаа алдаад ингэ байж явах үедээ
Тэгвэл эзэн Есүс ирэхэд та яг бэлэн үү? Би таныг танихгүй их үдээ тий. Тэгээд одоо бидний гэрчлэл ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж болж гинөө нандагч. Ер нь айгүй чухал зүйлсийг та үнэхээр одоо өндөж дэлгэж ярьлаа. Танд баярлалаа. Эсний вэлээр улам илүү бэлхэх болтугай. Танд төшөө нэмж хэлэх зүйл байна уу? Ер нь бараг хэлчихлээ тийм ээ. Цаашаа гэрчил зөндөө өргөжтөн. Тэгэлгүй яах вэ? Дахин гэрчлэх болно. Бурхныг гэрчилж амьдрна. Гэрчил түүхэн бурхантай тэгсэлж амьдрах. Яг үнэ. Гэрчил гэдэг бол итгэгч хүний амьдралын хамгийн том зэвсэг. Амен. За. Үнэхээр бурхан алдарш болтугай, бурхны цэвэр үг одоо үнд орох болтугай тий. Амен. Мэдээж үнд маш их үнэтэйгээр олдож байна бас. Тийм ээ. Харин Иесус алдарш болтугай. Бүхэн эзний хүсэл жуулгантай холбогдохыг хүсвэл одоо бидний гэрчлийн доор гарч байгаа энэ утас хаягаар та бүхэн холбогдож болох юм а гэдгийг хэлээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа. Баяр таа.